За эрдэнэт даргатай энэ өдрийн мэндийг хүргэе. За та нар ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За урилгыг минь хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. За таны ажлаар танаар ойр үед юу вэ? Тайван сайхан дөө гэж Монгол хүний нөгөө хэлдэг үгээр эхлэе те. За ажлаар гэвэл ерөөхдөө стандарт хэмжүүлсэн газар бол одоо сүүлийн үедэд бол хууль бол одоо батлуулах гад эхний хэлсэн засгийн газрын хурлаараа ороод ингээд болцсон. Одоо улсын хурлаар орох гад ингээд хүлээгдэж байгаа. За лабораторийн хувьд бол албан агчид маань бол хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэхдээ нэг сонин сайханнаас гэвэл манай стандарт хэмжээний газрын нийслэлийн лаборатори маань одоо хүрээлэн байгаа орчныхаа шинжилгээнийхээ хийдэг одоо шинжилгээний лабораторийг бол одоо баруун байрлалгаа бол нүүлгсэн ийм сонин сайхантай байна да. Тэгээд бол бусад үйл ажиллагаа бол хэвэн хийгдэж байна. Одоо ер нь нийслэлийн лабораторид хичнээн хүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За нийслэлийн лаборатори маань болохоор Багнуур Налах дүүрэгт бол 2 харьяа лабораторитой нийтдээ 41 2 3 оны албан агчтай. За одоо энд бол үйлчилгээний туслах хүмүүс, дээр нь шинжээч нар, дээр нь удирдах албан агчтай ингээд нийтдээ 42 хүний албан агчтай үйл ажиллагаа явуулж байна. Хүмүүс нийслэлийн лабораторийг мэдээлэл авалгааны лабораторитой ер нь жоохон ингээд андуураад идэг тал идэх. Тэгэнгүүт одоо ер нь лаборатори ямар чиг үүрэгтэй те яаж ажилтгийг гэдэг аюу тийм гоё энгийн байдлаар хоёлоо өнөөдрийнхөө подкастэнд ер нь хүмүүст нийтлэг мэдээлэл өгье гэж би тантай ярилцахаар ирсэн. Тэгээ санаа нь бол хүмүүсийн лаборатори гэхээр бүх юмыг ингээд шинжилдэг, судалдаг, баг ингээд санаачилгаар өөрсдөө татаж аваад ч хамаагүй шалгачдаг гэж бодоод идэг байхгүй. Гэтэл лаборатори үйл ажиллагааны онцлог нь өөрөө юу байдэн гэдгийг та гоё ингийшүүлж тайлбарлаж өгөөч. За тэгэхээр ер нь бол лаборатори гэдэг нь ер нь бол шинжлэх ухааны үндсэн дээр одоо таны хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнийг үр дүн гаргаж өгдөг маш чухал салбар ахгүй юу. За тэгээд ер нь бол яг манайх болохоор одоо хүнс буюу хүрээлэн боршны шинжилгээ хийдэг лаборатори. Тэгэхээр яг энэ дээрээ одоо жишээлбэл жишээ олгоод ярихад хүнсний шинжилгээ гэж яригдаа тий. Хүнсний шинжилгээг хийхэд ингээд та бүхэн одоо юу гэдгийг нэг идж байгаа юм ч юм уу одоо өнөөдөр нэг талах байлаа гэж бодъё тий. Тэр талхыг та өнөөдөр энгийн нүдээр хараад энэ одоо ямар нэгэн бохирдолтой байна уу гэдгийг хараад мэдэггүй. Тэгэхээр энийг одоо бохирдлыг гаргаж өгдөг шинжлэх ухааны байгууллага нь лаборатори болж байгаа. Тэгэхээр хүнсний одоо бохирдол гэж зүгээр энгийн үгээр ярил зүгээр жишээ олгоод нэгийг ярьж байгаа. Тэр хүн болгон одоо мэрэгжлийн эрдэмтдийн үгээр хэлэхлээр хүмүүс ойлгохгүйгээ хоёлаа ярьж байгаа. Тэгэхээр ер нь бол хүнсний бохирдлыг бол физик, хим, биологи ингээд ийм бохирдлууд байдаг тий. За физикийн бохирдлыг бол хүн энгийн нүдээр хараад за энэ дотор нэг ийм жижиг шажиг чулууч юм уу орцсон байна тий. Энэ нэг өгцөрсөн байна гэдээ энгийн нүдээр харж байгаа. За хөгц бол гэхдээ яг физик үзүүлэлтэнд бол орохгүй л тий. Тэгээд одоо физик үзүүлэлтэд нь одоо гадны механик бит орсон байгааг л физик бохирдол гэж үздэг байгаа. За хими буюу биологийн бохирдлыг бол бид нар өнөөдөр лабораторид байгаа тэр тоног төхөөрөмж нарийн мэтрэг буюу одоо тухайн үеийн хүний нөөц тэгээд дээр нь тэрийг одоо хийж байгаа химийн уруулж бодисоос шалтгаалаад энэмгээр үр дүн гаргаж өгдөг л ийм л лабораторийн шинжилгээ аахгүй юу. Тэгэхээр одоо маш чухал агаад одоо бид нар юу гэдэг нь одоо гаалаар ч юм уу нэг хэлээр ч юм уу нэг бүтээгдэхүүн орж ирлээ тий. За хараал зүгээр ингээд нэг савтаа савлцсан гадуураа гоё хайрцалцсан савлцсан зүгээр энэ гэж оруулахад бас хэцүү байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр идж байгаа, ууж байгаа, өнөөдөр амьсгалж байгаа агаар хөрс бохир байна уу гэдгийг бодвол өнөөдөр энэ лабораторийн шинжилгээний үр дүн дээр үндэслээд та энэ бохирдолтой байна, ингэж болохгүй байсан байна, эндээс урьдчилан сэргийлэх боломжтой байжээ. Ингүүл бид нар одоо итгэд зүгээр ээжээ ч гэдэг юм одоо үр хөвгтдээ ч юм уу цаашдаа ингээд идүүлж урахад ч юм уу тий. Яг лабораторийн шинжилгээний үр дүн дээр үндэслэн шинжилгээний үр дүн хараад одоо та бол итгэл төгсдөө идэх байхаа гэд. Тэгэхээр лаборатори ер нь ийм л чухлаа л гэж ерөөхдөө хэлэх гээд байгаа. Тийм. Тэглээ яг. Тэгээ дээрэс нь нийслэлийн лаборатори тэр нөгөө туул голлын те болон ундны усны шинжилгээнүүдээс давхар хийгдээд явж байгаа юм байлээ. Би яг нөгөө тантай ярилцсанд бол баг зэрэг нээлттэй мэдээллийн сангаас мэдээлэл цуглуулсан. Тэгэхээр ундны усны шинжилгээ жишээ нь яаж хийгддэг юм бэ лаборатори дээр? Ер нь бол хүрээлэн борчны шинжилгээ бол бүгд хийгдэж байна. Манайх бол хөрс, бохир ус тий, ундны ус, төвлөрсөн шугамын ус болон гүний удгийн ус тий. Тэгээ агаардах шинжилгээнүүдийг хийж байгаа. Одоо дотоод агаарын шинжилгээнүүд. Тэгэхээр ундны усны шинжилгээг бол бид эхний ээлжинд бол одоо 2 төрлөөр шинжилгээ хийж байна. Нэгт нь бол
одоо эргэн аж ахуй нэгжүүд өөрөө хэрэглэж байгаа ундны усыг ч юм уу миний ус одоо эрүүл аюулгүй байна уу гэдгийг маягаар өсөл дээр шинжилгээ өгч байгаа. Сайн дурын үндсэн дээр өсөл дээр шинжилгээ өгч байна. За нөгөөх нь бол манай салбарын хэлтийн буюу яамдууд дээр байгаа одоо хяналтын байгууллагын усын байцаагч нар төлөвлөгөөт хян шалгалтынхаа дагуу одоо би одоо энэ 25 онд би туул голын төчнээ цэгээс хян шалгалт хийгээд одоо энэнийхээ бохирдлынхаа эрсдэлээр үндэслээд би одоо цаашаа одоо үр дүнгээ шийдвэр гаргагч нар танилцуулна гэсэн байдлаар одоо ингээд төлгөө шалгалтынхаа дээжүүдийг манай лаборатори шинжилж ингээд хоёр төрлөөр шинжилгээ хийгдэж байгаа гэсэн үг. Тэгээ ундны ус маань болохоор ерөөхдөө стандарт байгаа. Одоо гүний удгийн усны стандарт үлдсэн шугам усуд тэр утгаас савсан цэвэр усны стандарт. Тэрний дагуу шинжилгээ маань яг шинжилгээнд үздэг үзүүлэлтүүдийн дагуу шинжилгээгээ хийгддэг гэсэн. За одоо химийн манайх итгэмжлэгдсэн лаборатори ер нь бол итгэмжлэгдсэн лаборатори гэдгийг 1215 үзүүлэлтээр бол одоо үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. За үүнийхээ бол одоо саяны таны асуусан асуултанд бол ундны усан дээр химийн бол 13 стандартын дагуу одоо 13 үзүүлэлтийг за микробиолог буюу одоо бидний ярьдгаар бол бактериологийн шинжилгээ гэдэг те 4 үзүүлэлтээр стандарт загцсан 4 үзүүлэлтээр ингээд шинжилгээ хийж байна. За хүнд металлын шинжилгээ гэдэг ярьдаг те. За одоо усанд одоо хүнд металл үлдэгдэл байна уу? За тэр байтугай барилгаас одоо ашиглалтанд өгөөд барилгаас гарч байгаа усанд бол сүүлийн үед айгүй хүнд металлууд илэрж байна гэж ярьдаг байгаа. Зэгтэй байна, төмөртэй байна гэдэг ч юм уу. Энэ төрлийн бол 4 үзүүлэлтээр бол хүнд металлын элементийг бол лабораторид одоо яг манай өнөөдрийн лабораторид бол хийгдэж байна да. Тэгэхээр одоо тэр ундны усч бай, хүнсч бай ингэж шинжилэхэд ажиллаж байгаа хүмүүс нь яг өөрсдөө химч, биологч, микробиологч гэдэг юм уу мэрэгчлэлтэй хүмүүс байж тарах гэдэг шүү дээ. Тэнгүүдээс би өмнө нь ингээд таны яриан дундаас бас анзаарч ирсэн юм. Энэ салбарт бас ажиллаж байгаа нь ажиллах хүчний хомсдлын талаар та дурдж ирсэн. Тэгэхээр одоо ер нь лабораторийн хүний нөөцийн байдал ямар байгаа вэ? За яг тэгээ энэ сэдвийг ярихаар гоё ингээд сэтгэл хөдлөлтөг шүү дээ. Тэгээд ер нь бол хүний нөөц аягүй чухал тий. Би яг ингээд хүний нөөц талаар ярихаар одоо ч хүртэл ер нь хүний нөөцийн тутамд байгаа. Ер нь лабораторид яг энэ маань өөрөө байгалийн шинжилгээ ухааны яг таны дөрөвний хэлсэн мэрэгчлэлтэй хүмүүс ингээд яг энэ мэрэгжлийг одоо лабораторид сонгож ажилладаг. Тэгээ манай анхны одоо төрийн байгууллагт байдаг албан тушаалын тодорхойлт гэж байдаг шүү дээ. Албан тушаалын тодорхойлтод заасан мэрэгжил гэдэг маань яг энэ төрлийн мэрэгчлэлтэй хүмүүсийг шаарддаг байхгүй юу? Тэгэхээр яг энэ мэрэгчлэлтэй хүмүүс ингээд яхаар их одоо миний мэдхээр бол сүүлийн энэ жилүүдэд энэ дээд ихтэй сургалт сурж байгаа энэ байгалийн шинжилгээ ухааныг одоо сонгож суралцж байгаа хүүхдүүд маань багассан юм байна. За би бол өөрөө бол бас тухайд намайг суралцж байхад бол бас 20 дүүх суралцдаг байл. Одоо би бол Монгол Улсын их сургуулийг төгссөн л дөө энэ чиглэлээр. Тэгээ Монгол Улсын их сургуулийг төгсгөөд яг манай энэ миний яг төгсөлтийн үед 20 дүүхт байсан. Одоо тэгсэн чинь багш нарын яриагаас ч юм уу бид ингээл ярахаар багш нартайгаа уулзахаар 4 байна, 5 байна. Бүргэл тий. Одоо 2000-ад оны үед ч юм уу 2022 онд бүр химийн шинжилгээ ухаанаар бүр нэг албаагч төгс биш нэг одоо юм оюутан төгссөн ч гэж яашаа. Гэхдээ би бол яг бүрэн дүүрэн бас мэдээл байхгүй багш нарын ярианы дээр. Тэгэхээр яг энэ мэрэгчлийг болоо сонгож авч суралцах хүмүүстүүд багассан юм байна. За учир нь юу байна гэдэг ингээд бид нар бас ингээд энэ лабораторид би одоо өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Үний хувьд ингээд судалж үзэн л дээ. Тэгэхээр ер нь нэгт бол ерөөсөө нөгөө энэ төрлөөр ажиллаж байгаа хүмүүсийн цалин айгүй бага юм байна. Тэг ахуйтай холбогдчих. Тийм, ерөөхдөө тэгэхээр ч одоо юу гэдгийг цалин бага болохоор энэ төрлийн одоо би жишээлбэл нэг 12 дугаар ангийн хүүхэд байлаа тийм. Тэгээд миний ээж аав болохоор намайг жиж цалин өнтөртөө нэг гайгүй сургуульд ороосоо ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр одоо чи нэг шүүгч болвол нэг 6 сая төгрөгийн цалинтай ч юм уу, прокурор болвол 5 сая төгрөгийн цалинтай. Тэгэхээр миний хүү тэрлүү хор гэл ээж аав зөвлөчдөг. Тэгэн гутлан за лабораторид өнөөдөр яг өнөөдөр ингээд жилээс жил цалин нэмэгдчихэл байна л да. Гэхдээ яг өнөөдрийн хувьд бол сая 400 төгрөгийн цалинтай л албаагч нар байхгүй. Тэгэхээр та өнөөдөр 6 сая төгрөгийн цалинтай мэрэгчлийг сонгохгүй сая 400 төгрөгийн мэрэгчлийг сонгохгүй гэдэг. Амьдралын сонголт ядарч ингээд сонголтоос эхэлж байгаа. Нэгт нь тийм. Нэг дахь үндэслэл нь. Хоёр дахь үндэслэл нь ерөөхдөө болохоор одоо энэ сургуулиудын боловсролд байгаа одоо хим биолог зааж байгаа багш нарын яг нь бас цөөрчжээ тий. Хим эргээд боловсролын салбар руу ингээ холбогдож эхэлж байгаа. Яг тэгэн гутал нь хим биологийг одоо тухайн үед 10 жилдээ сурч байгаа хүмүүс маань ч өөрснөө сонирхол нь багасч. Тэгэхээр тэр талаараа нөгөө ээш билүү тий. Ээшийг өгдөг хүмүүс маань багасаад энэ төрлийн орж ирэхгүй. За гуравт нь болохоор
одоо уул уурхай гэдэг Монгол улсад одоо сүүлийн 20 жил одоо уул уурхай маш сайн хөгжиж штэ. Тэгэхээр одоо уул уурхай болгонд одоо юу гэдэг таны нүүрс алтыг ингээд үзэж байгаа хажуудаа шинжилгээ хийдэг лаборатори бий болчихсон. Тэгэхээр уул уурхааны лабораториуд бол одоо төрийн байгууллагыг ч юм уу эсвэл одоо нэг жижиг үйлдвэрийн лабораторийг бодвол маш өндөр цалинтай. Тэгээд маш гоё одоо хангам цайтай хөгжчихсөн тоног төхөөрөмж нь илүү мэдрэг. Тэнгууд нөгөө төгссөн хүмүүс маань арай нэг сая 400-ийнхаа орох уу 2 сая 400-ийнх нь арай нэг уул уурхайгийнхаа салбарыг сонгохгүй гэд. Ийм юмнуудаас шалтгаалаад ер нь бол хүний нөөцийн дутагдал байна. Тэгээд ерөнхийдөө бол ер нь гэхдээ бүр ингээд огт байхгүй. Ер нь бол хүн аль ч салбарын мэрэгчлэлтэнгүүд одоо өөр өөрснийхээ хүний нөөц тутамг гэж ярих л та. Жишээлбэл эрчим хүчний салбарын ч гэсэн манад одоо эрчим инженерүүд зөөрж ин гэдэг юм ярих баг. Бүгд л одоо эмч нарч зөөрж ин, багш нарч зөөрж ин гэж ярих баг. Гэтэ яг би болохоор өөрөө энэ төрлийн яг ингээд салбарт ажиллаж байгаа болохоор яг энэ төрлөөр ажиллахад ер нь бол энэ талаасаа одоо хүний нөөцийн дутагдал гараад байна даа л гэж хараад байна. Ер нь явж бас нийгмийн асуудал болох юм чинь тэгэл төр засгийн ч юм уу те нөгөө цалин мөнгө ерөөсөө л нэмийн баталгаа гэл бүх юм л цаанаа байна уу даа л гэж харж байна. Гэхдээ бас ингээд энийг одоо нэг юм амар хэцүү гэж бодохгүй байгаа. Сүүлийн үед айгүй хүний нөөцийн асуудал дээр ч юм уу манай сайд нар юм уу төр засгийнхан ч юм уу ус арай өөр бас бодлого барих гад ингээд бас дэвшилттэй юмнууд бас харагдаад байна. Тэгээд их баяртай байгаа. Тэгээд удахгүй сайхан цалин мөнгө нэмэгдээд энэ төрлийн мэргэжлийг сонгох оюутангууд бий болох байхаа гэж харж байгаа. Дээрээс нь бас тэрний ач холбогдлыг бас танин гэдэг чи өөрөө хугтхондных нь хувьд авч үзэх юм бол хэрэгтэй л юм байгаа даа тий. Миний санджаар бол микробиологоор л одоо моёсны 6 хүртэл төгсөж гин гэж би сонссон. Тийм. Тэгэхээр тэр 6 хүртэл чи хэдэн яг улсад ажиллах уу тий олон нийтийн эрх ашигын төлөө ажиллах нь хэд байх уу гэдэг юм харах юм бол бас л нөө таны хэлсэн хүний нөөцийн сонголтын асуудал бас давхар явагдаад байна л та. Тэгэхээр лабораторийн салбарт хүний нөөцийн асуудлаас гадна нэг тоног төхөөрөмжс номер 1 чухал байгаа тий. Олон улсын чанартай тоног төхөөрөмж тэрэн дагаа төсөв мөнгөний асуудал ч гэдэг юм уу. Одоо ер нь нийслэлийн лаборатори дээр хичнээн тоног төхөөрөмжтэй байна. Ер нь цаашаад одоо энэ чиглэлд одоо та хэд тоног төхөөрөмж тал дээр ямар менежмент хийж байна? Тийм тэгээд нэг ер нь салбарын ер нь чухал юмнууд одоо зөвхөн одоо манай стандарт үндэсний газрын лабораторич биш тийм ээ. Эмнэлгийн лабораторич гэдэг юм уу эсвэл техникийн хяналтын лабораториуд ч юм уу ер нь одоо хэмжил зүйн лабораториуд ч юм уу. Ерөөсөө л гол суурь асуудал нь ерөөсөө тоног төхөөрөмж, хүний нөөц, барилга байгууламж тэгээд одоо юу гэдэг төсөв гэх яг иймэрхүү юм дээрээс бүх юм холбогдлоод байгаа хгүй бүх лабораториудын суурь асуудал нь ерөөсөө энэ байгаа даа. Тэгэхээр хоёулаа түрүүнд хүний нөөц ярьсан одоо тоног төхөөрөмж аягүй чухал гэдээ бас. Тэгэхээр яг олол тоног төхөөрөмж одоо айгуу чухал байна. Одоо би бол ингэж ярих туртаа одоо гар утсыг дэ зөвлөмөр гэдэг аахгүй юу? Гар утас ингээл өнөөдөр ингээл iPhone 10, 11, 12 ингээл одоо бүр 16 гараад 17 сайжраал гэдэг тийм. Тэгэл улам мэдрэг болоод улам нарийсаад байдаг. Яг тэрнтэй адилхан лабораторийн тоног төхөөрөмж тийм байхгүй юу? Яг лабораторийн тоног төхөөрөмж. Өнөөдөр ингээд лабораторийн тоног төхөөрөмж ингээд сайжрах тусмаа төсөв мөнгө нь өндөртэй болоод идэг. Үнэн нэмэгдээд. Тэгэхээр өнөөдөр лабораториуд яадаг гэхээр айл 80 оныхон тоног төхөөрөмжийг тавьчаал ингээ байгаад идэг. Өнөөдөр юу 2025 оны тоног төхөөрөмж авч авахгүй татахгүй ш. Яадаг гэхээр ерөөсөө л нөгөө төсөв чинь дахиад харагдаад. Тэгэхээр яг өнөөдөр лабораторийн тоног төхөөрөмж юу тэр гар утсаас илүү үнэтэй яг үнэтэй л. Би саяхан нэг туршлага судлахаар бас нэг Солонгос улсын нэг лабораторид очиж ажиллалаа л да. Тэгсэн чинь тэр лабораторийн тэр эрхлэгч нь ингэж хэлж байгаа. Ингээд өөрхөн тоног төхөөрөмжийг заан гутлаа. Энэ бол машинаар ярих бол Lamborghini гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгээд тэр Lamborghini-г ингээд 4-5-аар нь тавьсан байгаа байхгүй юу? Тэр лаборатори. Тэгэхэд өнөөдөр манай тэр Lamborghini-ийн талын тал үнээр нь ч манай тоног төхөөрөмж байхгүй л байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө төрийн байгууллагын төсөвт ярьдаг бид нар жилээс жилд ийм төрөв хэрэгтэй төсөв хэрэгтэй ингээл танилцуулаад яваад идэг. Тэгээд яг энэ тоног төхөөрөмж нарийн болохлээрээ ингээд нөгөө яг төсөвтэй холбоотой авч харахгүй. Тэгэл одоо мэдээж бид нар уламжлалт аргаараа шинжилгээгээ хийж чинь яг нь нарийн мэдрэг тоног төхөөрөмжтэй болох тусам цаг хугацаа хэмнэж байгаа. Дээр нь илүү мэдрэг болж байгаа. Тэгээд одоо наривчлал сайтай шинжилгээний үр дүнд хин ч гэсэн үр дүнд нь үндэслээд одоо итгэл үнэмшил бий болох байхгүй. Яг нь салбар нь өөрөө чанарж байгаа тэгэхээр тий. Тэгэхээр яг тоног төхөөрөмжүүд бол ийм асуудлууд бол тулгараад байдаг. Тэгтээ одоо бас л сайжирж байгаа. Одоо би яг энэ стандарт үндэсний газрын руу шилжиж ирээд одоо 2 сүүлийн 2 3 дахь жил руугаа явж илээ л да.
Тэгээ анх бол яг анх удирдлагуудаа сайд нар танилцуулгахдаа манай лабораторийн 85% нь тоног төхөөрөмж шаардлага хангахгүй болчихжээ. Уусаа тоног төхөөрөмжийн ийм эдлэгээний хугацаа гэдэг 10. Хамгийн багадаа өнөөдөр би 2025 онд суйрлуулсан бол 10 жил баг тийм хамгийн ихтэй ч ямар ч хөрөнгө нөө марал илэрэлт марал илэрэлт ордог ч тийм. Тэр маань өнөөдөр 81 82 оны тоног төхөөрөмж чинь байгаад байгаа юм чинь мэдээж марал илэрэлт ороод өнөөдөр 85% шаардлага. Илгээдээс лабораторид итгэл буурах юм шүү тий. Тоног төхөөрөмж муу юм байна. Муу байхаас гадна итгэл муу. Гэтэ яг хөө бид нар бол биений бас өөрийн бас нэг юм судалгааны лабораторийн хүн гэдэг талаас бол уламжлалт даргатай дуртай л та. Уламжлалт даргаараа ингээл хийгээл өнөөдөр яг хөө цаг хугацаа жоохон их шаарддаг. Гэтэ шинжилгээний үр дүн бол яг л таар тохирцтой яг гардаг байхгүй юу? Тэгэхээр яг хүмүүс болохоор яг үтэй ард иргэд би өнөөдөр шинжилгээ өгч бол маргааш хариугаа авмаар байна. Нөгөөдөр би хариугаа авмаар байна гэх юм ингээд идэг л та. Тэгээ тэрэнд нь уялдуулаад өнөөдөр тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай болж ингээ харагдаад байна. Тэрнээс уламжлалт аргаараа 7-аас 10 хоног дотор хийгээд шинжилгээний үр дүн бол яг л гажаа. Гэхдээ бид нар шинжилгээний үр дүнгээ эцсийн байдлаар лабораторийнхаа одоо итгэмжлэгдсэн лабораторид барьдаг мөрдлөг болдог 17-25-ын дагуу одоо хамгийн сүүлийн шинжилгээний тийм байраад тэр үр дүндээ хяналт тавиал ингээл ажиллаж байгаа. Тэгэхээр яг хөө мэдээж хүмүүсийн өнөөдөр хэрэгцээ байгаа. Өнөөдөр хүн iPhone 16 барихыг хүсэж байгаатай адилхан ер нь бол 2 цагийн дараач хариугаа авах хүсэлтэй л байгаа. Тэрнтэй л дагаж одоо лабораториудыг хөгжүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах, үнийн нөөцийг дээшлүүлэх, төс мөнгөө сайн тавих хэрэгтэй байгаа юм да. За нийслэлийн лаборатори гэд бид нар аваад үзэхээр хотын төвийн нэг 7 дүүрэг дотор бол нийслэлтэй ирээд одоо шинжилгээ лабораторид хандчих нь тий. Одоо налах багнуур дүүргүүрээ илүү одоо төлхөө ямар шинжилгээнүүд хийгдэж чинь захиалгаар болон одоо төлөвлөгөөт ч байна уу. Тэгээ хотын засгийн дүүргүүд ер нь ямар шинжилгээ төлхөө хийгддэг вэ? Яг л адилхан. Ер нь хүнс болон хөрөлн борчны шинжилгээнүүд бүгд хийгдэж байгаа. Тэгээд манай 2 лаборатори манд бас л итгэмжлэгдсэн 2 лаборатори байгаа. Итгэмжлэлээр үзүүлэлтээр ингээд тухайн одоо нутаг дэвсгэртэй тохируулаад ийм үзүүлэлтээр манайх шинжилгээ хийх байна. Жишээлбэл багнуур дүүрэг маань бол одоо яг л өндөр ихэд стандарт хэмжээний газрын нийслэлийн лабораторийн харьяа багнуур дүүрэг дэх лаборатори гэж явдаг байхгүй юм хаягдтай. Тэнд маань одоо яг ямар юу байгаад байна одоо хэрэгцээ байгаад байна гэхэлэр мал эмнэлгийн лаборатори тэнд байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр итгэмжлэлээрээ тэнд одоо малын төрлийн шинжилгээ хийх шаардлагатай гэж итгэмжлэгдсэн. Тэгэхээр одоо юу гэдэг нь зүүн аймагуудаас орж ирж байгаа одоо бид нар 100 болохоор нөгөө таруу маруу ч юм уу янз бүрийн тий ариг юу гэдэг тийм төрлийн амьтны гаралтай мал амьтны гаралтай бүтээгдэхүүний шинжилгээг тэр зүүн талаас орж ирэхэд багнуурын лаборатори шинжилгээд илүү тохиромжтой юм байна. Тэдний лабораторийн шинжилгээгээр хийгээд үр дүн дээр нь үзлээд одоо тэр тухайн үеийн нутаг дэвсгэрээр нь нэвтрэх юм уу байдлаар. Тэгээ яг нэг давууд байдал нь одоо манай багнуур нутаг дүүрэг лаборатори нь тэр талын шинжилгээнүүд хийж байгаа. Тэрнээс бусад яг адилхан өрөлн борчны шинжилгээ, хүнсний шинжилгээ, ус тий агарын шинжилгээнүүд адилхан хийгдэж явж байгаа. Одоо нэг төвийн бүсийг бодох юм бол багнуур налах чинь нүүрсний ордтой бас нэг тийм жижиг уурхаанууд их байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр бас нэг шинжилгээний дараа өөр өдөг гэж магадгүй гэж би л яг нэг хар ухаанаар бодсон. Тэгээ яг одоо л ингээд лаборатори цаашаа ингээд өргөжөөд явна гэдэг нь бол цаг хугацааны асуудал болчлаа. Тэгээ таныг ингээд жишээ нь бүтэ 22 жилийн салбарт ажиллаж явах үетэй одоо харьцуулахад ер нь гоё дэвшил танд юу харагддаг вэ? Одоо харахаар бас нэг тийм одоо энэ ч сайхан болчтой. Бид нар тэгдэж байна. Миний үед юм байгаагүй гэдэг ярьдаг штэ тий. Одоо гоё таны харж дэвшил юу вэ? Орчин одоо лаборатори нөхцөл байдлаа хараа. Ер нь бол одоо сүүлийн үеийн яригадаад байгаа ингээд IT хиймэл оюун ухаан гэдэг юмнууд амар гоё ингээд дэвшил болж л байна л да. Ерөнхийдөө хүүхдүүд ярьж байгаагаар. Тэгэхээр одоо бидний ингээд яг хуу дөнгөж намайг орж ирж байгаа одоо ярьж явах үед би 22 жилийн өмнө юм ажилд орж ирж байхад ингээл гараараа бичдэг юмнууд их байсан шүү дээ тий. Журналыг ч юм уу гараараа тий ингээд бүхэл юмыг гараараа шинжилгээний үр дүнгээж гараараа тэгээ нэг юм жижигхэн төмөр юм тамганууд дээр ингээд нөгөө шинжилгээний үр дүн тий илрээгүй илэрсэн гэл ингээд дарддаг. Тэр байсан. Тэгээ одоо ингээд яг дэвшилтэй юм гэсэн чинь бид нар чинь мэдээллийн нэгдсэн сантаа болсон. Лабораториудыг тий. Манай энэ админ бол өсний айлгал лавлгаа лаборатори. Гэхдээ өнөөдөр та шинжилгээний үр дүнгээ одоо тэр ар хангаагаас ч юм уу шивэд ороход өнөөдөр надад тэр харагддаг ч юм уу. Эн чинь дэвшилттэй байхгүй юу? Тэгээ би одоо өнөөдөр шинжилгээний үр дүнгээ шивж яхад тэнд одоо юу гэдгийг ар хангаад харагддаг ч юм уу тий. Ингээд бид нар нөгөө тийм одоо сүлжээ гэдэг юм чинь одоо компьютерууд одоо хөгжиж яваад байгаа сүлжээ юм чинь ингээд бий болоод энэ бол нэг талаар дэвшилттэй. Нөгөө талаараа энийг одоо цааш нь маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө ми түрүүний ярьдаг химэл оюун ухаанд цулгуурлаад одоо ямар зарим шинжилгээнүүдийг одоо ингээд дээжиг орж ирэнгуутал нь дор нь ингээд хийгээд ч юм уу тий оюухан тэр лимс рүү ч юм уу
ингээд шивэд оруулах боломж байгаа ингээд сүүлийн үед бид нар судалж илээ л да. Би ч гэсэн яг энэ талаараа ингээд олон улсад юу вэ гэдгийг хараал ингээд ийм сургалтуудад суух юмсаа гэдэг аюух бас мөрөөдөж байгаа. Тэгээ энэ тал руугаас лабораторид хөгжүүлж болох нь гэдгийг харж байгаа. Гэхдээ зарим юмыг бүгдийг ингээд хиймэл оюун ухаанд ингээд суурилсан байлгаж болохгүй салбар бэж гэж байдаг тий. Тэгээ тэр тал руугаа бас энэ манай шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан буюу энэ лабораторийн үйл ажиллагааны заримуд бол бас нийцэхгүй байж болно. Яг хүний үйл ажиллагаа шаардна гэж. Тийм, яг хүний үйл ажиллагаа яг шаарддаг нэгж байж болох гэж харж байгаа. Гэхдээ бас энийг зөв талаас нь яг гаргаж ирж одоо энэ лабораторид ажиллаж байгаа хүний хувьд бас нэг гаргаж ирж бас танилцуулъя л гэж боддог. Яг мэдээлэл харилцаа талд бол мэдээж технологиг бид нар ашиглаж болно тий. Гэхдээ нөгөө нарийн мэрэгжлийн мэдлэг бол хизээж хуучрахгүй л ахаа. Яг тийм. Ерөөсөө л одоо манай тэр лабораторид орж иж байгаа шинэ оюутан хүмүүсийн чинь мэдээж одоо ихтэй сургуультай юм яахгүй гэдэг. Адилхан өнөөдөр би 20 жилийн туршлага мэдлэгээсээ дараагийн хүмүүстэй ингээд боловсон өвчнүүдийг одоо туршлагажуулаад даагаад задлахжуулаад одоо ингээд болгож авч шít. Тэгээ ер нь бол миний нэг юм бас өөрийн хувь үний үзэл баримталж юм нэг юм байдгийн. Ер нь бол мэдлэгтэй хүнээс илүү хандлага зөв нь чухлаа гэдэг амар боддог байхгүй юу. Тэгээд би ер нь бол заавал энэ лабораторид ч юм уу эсвэл энэ салбарыг ч юм уу энэ төрлийн байгууллага ч юм уу ажилд орж ирэх хүмүүсийг хандлагыг аягүй төрүүлж харахыг хүсдэг. Тэгээд заавал тэр хүүхд мэдлэгтэй онцгой дуруулт өссөн ч юм уу дипломтой байх нь одоо улаан дипломтой байх нь чухал биш ээ. Хандлага нь өөрөө зөв сурыг мэдээ гэсэн хүүхдүүдийг ороод ирэхэд өнөөдөр юу ч мэдэхгүй хүүхд байсан ч гэсэн бид нар сургаал болгоод авдаг. Тэгээд тэр хандлага зөв хүүхд аяндаа сураад боловсроод тэгээ аяндаа энэ одоо энэ нэг төрлөөрөө ч юм уу нэг салбараараа ингээд дамжаад ажиллаад тэгээд дэвших магадлалууд нь айгүй бий болдог байхгүй. Тэгээ би одоо өөрийгөө магтаж байгаа ч юм уу үгүй ч юм мэдэхгүй. Ер нь нэг юм хүүхдүүдийг хараад ингээд өөрийнхөө ярьцлага хийгээд авсан хүүхдүүд айгүй зөв хүүхдүүд байдаг юм уу гэж хардаг. Манай лабораторид одоо тогтворс суралт хамгийн багтаа одоо өнөөдөр яг үндэлэхэд 18-9 жил ажилласан хүүхдүүд байна. Сайн байна тий. Тэгээ ерөөхдөө ингээд тогтворс суралтаа ингээд ажиллаад ингээд байж байгаа хүмүүсээ тэгэхээр би бас нэг хүнээ зөв буруу таньдгүй юм байна даа л гэж боддог шүү дээ өөрийгөө. Тэгээ нэг хандлага чухал гэдэг дээр надаас нэг үг орж ирлээ л дээ нөө сармагчин хүртэл модноос ундаг гэдэг. Би чадна би угаасаа модон дүүлж байгаа сармагчин юм чи ингээд ундаг юм байна л дээ нөө леопардын зөрөг байхгүй. Тэгэхээр нөө одоо хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн танаас салбартай өндөр хэмжээнд авч үзэгдэн тий. Нэг бодис алтхад л тэнд чи өөрөө харааг болох ч юм уу тийм бэрхшээл. Тэгэхээр тэр сармагчин модноос унахгүй тулд өөрөө хандлагын зөв байгаас нь аюулгүй ажиллагаа мэддэг гэж бодхоос илүү өдөр болгон тэргээ санаж явах хэрэгтэй гэдгийг л тоолайгүй гоё ингээнээр хэллээ гэж би харлаа тий. Тэгээд та жишээ нь яагаад өөрөө энэ салбарын мэргэжлийг сонгосон юм? Одоо ингээд харахаар тий 22 жил ажиллаж байгаа хэрэг чи баг бүх насаараа ингээд яг энэ салбартаа зориулсан байгаа ч та. Анх ерөөс эдлэн хаанаас төрсөн? Яагаад энэ мэргэжлийг сонгоч вэ? За яг энэ мэргэжлийг сонгох гэхээс илүү анх бол би яг хим биологийн гүнзгий ангид сурдаг байсан юм. Тэгээд хим биологийн гүнзгий ангид байхдаа ер нь бол химээрээ дагнаад эмч болно гэж уг нь бодож ирсэн юм. Тэгээд 9-10 дугаар ангид ороод ирсэн чинь манай ангийн багш өөрөө миний ангийн багш өөрөө биологийн багш байсан байхгүй юу. Тэгээ намайг чи биологоор бэлдээд ингийн бол чи яар бэлдээ амжилтанд хүрнэ. Чамд эмчээс илүү нэг юм биологийн тэг яагаад гэвэл цэцэг ургамал талдаа тэр үедээ яг 10 жилийн хүүхд юм чинь цэцэг ургамалыг ингээл хайрлах ч юм уу цэцэг ургамалыг устгуулах ч юм уу тэр талдаа айгүй нэг багшийн нүдэнд өртсөн юм шиг байна. Тэгээ тэр талдаа чи их дайжгүй хүүхдээ наа чи биологоор бэлдүүл яа ингээд тэгээ намайг 9-10 дугаар гэдэг нөгөө химээс уруулаад 7-оос эмч болно гэж бодож исэн хүүхд чинь 9-10 дугаар ангид орж биологоор бэлдээд тэгээд нөгөө одоо ийшээ чи өгдөг лээ тухайн үед чинь конкурстад бүр нэгээр гарч ирсэн аахгүй. Өндөр байна тий. Яг нэгээр гарч ирээд биологоор бэлдсэн хүүхд чинь. Тэгээд тухайн үед ингээд одоо анги ингээд сонгуулахад тий аль ангид орох уу гэхэд тухайн үед хэрэглээний биологи гэдэг нэртэй байсан. Миний мөсийн биотехнологи анги төгссөн байхгүй би генетикч мэргэжилтэй. Тэгээд хамгийн гоё нь тэр Монгол Улсын их сургуулийн хэрэглээний биологи гэдэг нь одоо энэ биотехнологи одоо юу гэдгийг нэг кекс хийхэд яаж үйлдвэрлэл бий болгодгийг технологи талаас нь чи сурнаа. Тэгэхээр энэ аюу гоё мэргэжил юм байна гэд надад бас багш зөвлөсөн. Дээр нь миний ээж маань зөвлөсөн. Тэгээд би энэ мэргэжлийг сонгоод орсон. Тэгээд одоо л яг харамсдаггүй. Тэгээд яг ингээд биологийн ангиад төгсөөд яг ингээд тэгээд яагаад ч юм лабораторийн хүн болно ч гэж бодоогүй. Тухайн үед бол тэгэл
надад манай нөхөрч бас ингээд одоо их тухайн үед хяналтын лабораторид ингээд оронтой байна гэнэ миний орох юм өгöd би тэг ярьцлага өгöd орсон чинь тэнцсэн байхгүй тэгэл ингээд яг энэ мэрэгчлэр ингээд сурд тэрнээс ч яг одоо ингээд яг энийг зорж олол хүүхэд байхаасаа яагаагүй гэтээ айгүй ингээд хүний зам ингээд зүг гэдэг шиг зөв замаараа ингээд явчихжээ гэж өнөөдөр харддаг тэгтээ хэзээ сонирхол буураагүй тэгэнгүүтлээр нь одоо бүр эсрэгээрээ энэ мэрэгчлэлтэй дурлаад тий амар гоё болоод шин залуу хүмүүсийг орж ирж байгаад нь маш их баярлдаг байхгүй тэгэхээр яг ингээд яг аюу чухал мэрэгжил байсан байж тээ гэл одоо холбоод хүний эмч гэхээсээ илүү одоо нөгөө талаараа хүнсний эмч болж байгаа байхгүй. Бүр өмнө нь тэ өвдснийхэн дараа биш. Тий, яг урьдчилан сэргийлэх хүнсний эмч гэдэг юм. Тэгээ хүн одоо гэдэг чинь хүн эрүүл хүн байгвал хүнс эрүүл бай гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр эрүүл хүний чинь гол чухал учир нь эрүүл хүнсээс нь эхэлж байгаа. Тэгээд яг энэ төрлийн бол эмч нь болсондоо аюу их баяртай байдаг шүү дээ. Одоо тэгвэл бас нэг биологи анги банк ингээд аюу цөөрөд байна гэдэг байгаа байхгүй юу? Ер нь одоо их сургуулийн багш нар ч хэлж байгаа. Тэгэл сая бас жишээ нь ингээд хүний нөөцийн хамсал тал дээр бид нар нөө хөдөлмөрийн зах зээл өөрөө хумигдаад байгаас харж шүү дээ. Тэнгүүд яг жилээс жилд ингээд эрсдэл одоо нэг эсэлт буураад байна гэдэг байгаа. Тэгвэл одоо жишээ та ингээд магадгүй хим биологи сонирхож байгаа. Гэхдээ магадгүй эдийн засгийн нөгөөчийн хувьд хараад за энэ чинь жоохон цалин багтай ч юм уу та гэж бодож байгаа хүүхдүүдээс байж болох байхгүй юу? Тэр хүүхдүүдэд одоо жишээ нь та яагаад энэ мэрэгжил чухал юм бэ гэдгийг одоо 3 жишээгээр гоё ингэшүүлж тайлбарлаж өгвөл ямар 3 жишээ авах вэ? За түрүүний яг нөгөө миний хэлсний хүнсний эмч болж байгаа байхгүй тий хүний эмч биш хүнсний эмч гэдэг чинь одоо хүнсээ ямар би эрүүл хүнс идэх гэдгийг чухал болчиход байна шүү дээ. Одоо нэг үе бодоход биднийг одоо 3 үг хэлэхээс өмнө жоох юм одоо хүүхэд ахад ингээл 50-таа гэл ах эгч нар хардаг байсан шүү бидрийг тий. Тэгэхэд амар хөшөө харагддаг сог 50-таа гэд. Одоо тэгэхэд 50-таа хүмүүс бол маш гоё залуужаад гоё харагддаг болсон. Яг тэгвэл энэ манд бидний идэж ууж байгаа юмтай холбогдолтой байхгүй юу? Ерөөсөө л идэж ууж байгаа. Тухайн үед одоо юу гэдгийг гурил төмөс махнаас өөр уугаагүй те тэгээ нар салхинд игээд ядсан ч юм уу. Тэрнээс болоод хөшөлтүүд бас явагддаг байсан баг. Хүний бие физиологийн онцлогоос нь бас хамаарж байгаа нөгөө талаар. Гэтэ одоо бол одоо эрүүл хүнсийг аягүй их сонгодог болсон. Тэгэхээр хүн эрүүл хүнс гэдэг имийг л бид нар өнөөдөр урьдчилан сэргийлж лабораторийн шинжилгээний үр дүнгээр харж байгаа гэдэгт нь маш чухал байхгүй. Тэгэхээр энэ хүнс чинь эрүүл шүү, гоё сайнхан хүнс биш шүү гэдгийг л хэлж өгж байгаа нь. Тэгэхээр энийг өнөөдөр хүүхдүүд бас сонгох зүг байхгүй. Одоо бид нар мэдээж бүгдээрээ хүмүүс ээж аа болно те. Тэгэхээр та өөрийнхөө үр хүүхдэд энэ хүнс сайн шүү гэж хэлэхэд одоо нүүр бардан байх нэ. Тэгэхээр одооны оюутан залуучууд хүүхдүүдээ одоо юу гэдгийг те энэ хүнсийг шинжилж байгаа, энэ хөрвүүлэн борчийг шинжилж байгаа, энэ байгалийн шинжилгээ ухааныг бас ингээд бас мэрхлийг сонгоосчээ гэдэг тийм. Эргээд бас нөгөө ахуй амьдралд ч гэсэн өөр чанарын хувьд нөлөөгөө үзүүлнэ гэсэн үг юм байна тийм. Тэгээ яг нөгөө бас яг энэ төрлийн мэрхлээ сонгож байгаа хүмүүс чинь харьцангуй өөрхөн гэр орных нь ингээд төлөвшлнийг одоо таны өөрөө жилээд байгаа тийм. Ахуй амьдралын асуудалд айгу эрг нөлөө болоод ирж байгаа байхгүй юу? Тэ би одоо энэ хүнсийг зөв хөдөл болж ин энэ одоо шаардлага хангасан шүү гэдэг ч юм уу. За нөгөө талаараа даваа юм бас нөгөө тал зүгээр энүүхэндээ бодсон чинь ус. Усыг хүртэл ингэдэг байхгүй хүмүүс ингээл би одоо манай гэрээ ус айгу муу гараад байна. Ингээл нэг юм айгу хатуулга өнтертэй. Гэтэ би энэ усыг сайн мууг нь мэдэхгүй. Гэтэл би шүүлтүр тавиал хэрэгэлсэн гэдэг ингээд. Тэнгуүтлээ өнөөдөр яг энэ мэрэгчлийг сонгож байгаа өнөөдөр лабораторид ажиллаж байгаас давууд байдлаа ашиглахад өөрийнхөө ууж байгаа усыг хүртэл те одоо шаардлага хангаж гинэ үү те стандартын шаардлага хангаж чадж гинэ гэдгийг хараад уугаа шинжилж болж байгаа байхгүй. Тэгээд ойр орчмынхаа одоо бусад гэрийнхаа одоо хамаатан садан үр хөвгтүүдтэй хэлж өгч болж штэ. Гэх жишээ нэ. За нөгөө талаараа бол энэ бол маш сонирхолтой мэрэгжил байхгүй юу? Одоо тэрийг шинжилхийн тулд одоо тэр микроскоп гэдэг юм уу, гарын мэдрэг байдал сайжирдаг ч юм уу, титрлэн. Тэгээд тэр гоё ингээд микроскопоор ингээд хараад юм ингээд харна, ямиг судлана, тэндээсээ тандал судалгаа хийгээд үзнэ. Аюу гоё чухал. Тэгээд тэр нөгөө талаар энэ төрлийг сонирхдаг хүүхдүүд бол аюу гоё мэрэгжил. За яг би бас нэг яг энэ одоо яг энийг ярьцлах нэг толгонд нэг юм бодож байна л доо. Манай лаборатори зөвхөн одоо ингэж одоо хүсэлтийн шинжилгээ хийхээс гадна одоо байцаагчдын шинжилгээ хийхээс гадна тий усын байцаагчдын шалгалтын дэж хийхээс гадна бид нар өөрснөө энэ салбарт ажиллаж байгаагийнхаа мэрхлийг одоо ашиглаад нэгт хоёрт нь энэ лабораторийнхаа байгаа одоо бааз дээр тулгуурлаад дотооддоо нэг хөөхөө юм эрдэм шинжилгээний жижигэн өгүүлэлүүд бичдэг ч юм уу эсвэл тэрийг өгүүлэлт бичих тулд судалгаа хийж үздэг байхгүй юу. Хамгийн сүүлд миний одоо яг бодогдож байгаа юм бэхлээр бид нар өнөөдөр юм яаж усан давсан дээр судалгаа хийсэн манай нэг хэмж байдгийн. Тэгээ тэрний ингээл судалгааг бид нар ингээл бөөнөр ингээл сонсоод нөгөөх маань ингэж хийсэн гэж судалгааны талаар ярьсан чинь амар сонирхолтой байгаа байхгүй юу. Одоо тэрийг ярьж өгөхөд
Ингэж өнөөдөр яажуулсан давсыг худалдаан дээрээс ингээд авч байна. Яажуулсан дөр янз бүрээрээ шүү дээ. Одоо бидний мэдээр шар өнгөтэй нэг юм Германы давс байгаа даа шүү дээ. Бас Хималай давс. Тийм Хималай давс. Гэтэ тэд нар чинь нуурын давсууд яг яажуулсан давсыг сонгож авч байгаа. Яажуулсан. Тэгэхээр өнөөдөр бид нар яажуулсан давс хэрэглээл идэг. Яг яодынхаа дутагдлыг хангаж чадж гэнэ үгүй байгаа байхгүй тий. Хүн амын эрүүл мэндийн яамнаас судалгаа гаргахад хүртэл яажуулсан давсыг дутагдaltaй 70 орнд биш юм чинь. Тэгээ яажуулсан давсан дээр ингээд судалгаа ягд утсан. За тэгээ хүн болгон өнөөдөр гэртээ байгаа давсуудыг ингээд албаагчтай хэлж байгаа. За та өнөөдөр давсаа аваад ирээ гэртээ хэлж байгаа давсыг аваад ирээ. За тэгээ нэг дөөрт нь худалдаан дээрээс авсан давснууд дээрээс шинжилгээ хийж үзлээ. Хоёрт нь өнөөдөр гэртээ эргэлж хагаад яажуулсан давсан дээрээс судалгаа хийж үзлээ. За гуравт нь яасан гэхээр өнөөдөр бид нар ярьдаг шүү дээ. Яажуулсан давсыг хоолны өмнө хийх ёстой мó? Уцсны дараа хийвэл бид нар одоо йодын дутагдлаасаа гарна гэдэг юм. Ингээ бид нар нэг сонирхлын байдлаар өнөөдөр лабораторийн байдалд тулгуурлаж судалгаа хийж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь одоо хүмүүсийн ээгөх яриад байдаг юм ингээл тэр мэдээлэл ингээд сонсоод аваад ингээс явж хаад ер нь бол гэрт байгаа давснууд харьцангуй өөр гарч байгаа хүмүүсийн. Тэгэхээр тэр бол юутай холбогдлоо хадгалтын хугацаатай холбогдлоо. Хадгалалт буюу хадгалж байгаа хугацаатай. Өнөөдөр харахгүй нөхцөл тийм одоо хар өнгөтэй саунд ч юм уу. Тэгэхэд зарим хүмүүс бол зүгээр л ингээд нэг барин шилэн тэгэл гэртээ тавьсан байдаг ч юм уу. Тэрнээс шалтгаалаад одоо йодын хэмжээ өөр гардаг. За худалдаан дээр байгаа бас нөгөө давсууд манд бас йодын хэмжээ өөр байгаад байгаа юм. Тэгэхээр би өнөөдөр одоо яг энэ мэрэгчлэрээ давуу байдлаа ашиглаад би энэ йоджсэн давсыг худалдаан дээрээс авал надад хэрэгтэй юм шиг гэдэг мэдчихэж байгаа байхгүй. Дээрс нь яаж хадгалах нөхцөлөө бас мэдхийм тий. Тэгэхээр энэ лабораторид ажиллаж байгаа бас гоё давуу байгааз. Тэгэхээр энэ мэрэгчлэлийг бол бас ингээ ашиглахад бас зөндөө гоё юм байна. Тэгээд гуравт нь одоо энэ судалгааг сонсч ирсэн хүмүүс зөндөө асуудаг хамгийн сүүлд нь. Би тэгээд яг хоолныхоо өмнө хийх ёстой мó дараа нь хийх ёстой мó энэ судалгаанаас чинь гаргаад. Ерөөсөө хоолны яг буцлаад гарч байгаа үед давс хийсэн илүү өнөөдөр бидэрт байгаа одоо йодын хэмжээг нөхөх болцоотой байна. Судалгаагаар йодын агуулмж өндөртэй байна гэж гарч байгаа. Тэгэхээр яг бас нэг энэ талаараа өнөөдөр ярилцлаганд орж байгаа бас энэ зөвлөмжийг хэлээд өгч. Дараа нь бас ингээд лабораторид ажиллаж байгаахан одоо энэ 20 хэдэн жил дотор зөндөө л одоо энэ хордлого гомдлууд гарч исэн тохиолдлууд байна. Тэн дээр ажиллаж исэн тохиолдлууд байна. Ингээд бодоод одоо үр хүүхдүүдтэй ярих одоо бас нэг бахархал маань болохоор ийм хордлогын үед ийм одоо үсгэгчүүд илэрж исэн шүү гэд яриа те. Тэндээс яаж урсан сэргийлэх талаар ингээд зөвлөмж өгч чадхартай болсон. За жишээлбэл одоо 2008 оны Азийн чоны архины хордлогын үед яг одоо миний би яг тухайн үед бас л ингээд дээжгүүл авах төр ингээд ажиллаад одоо тухайн үед одоо бүх л худалдаан дээр байгаа хэн шалгалтаар архинуудыг ирээл шинжилгээнд хамруулчихсан байхгүй. Мэдээллийн экспертилэр гэдэг тийм. Яг тэрэн дээр одоо манай лаборатори одоо бидний лабораторийн бас нэг айгу давуу тал нь яг энэ лабораторийн архины шинжилгээнд бүрэн дүүрэн шинжилгээж энэ одоо Монгол улсын хүмүүсийг архины хордлогоноос сэргийлж чадсан гэж хардаг. Тэгээ маш их баяртай байдаг тэр шинжилгээний. Маш хурдан тэр метилийн спиртийн хордлогыг илрүүлж чадсан. Одоо хүнсний аюулгүй лавлгаал лаборатори тухайн үед бол мэрэгчлийн хэлтийн ерхий газар нэгдсэн төв лаборатори гэдэг нэртэй байла. Тэгээд манай хоёр лаборатори бол тэр олон архины шинжилгээнийг бол бүрэн дүүрэн хийж шинжилгээний үр дүнгийг гаргаж 24 цаггүй тасралтгүй ингээ ажиллаж ажил дээр хонж тэгээд тэр хорд тэр чинь метилийн спирт чинь ууршдаг ш тэ. Тэрэндээ өөрснөө хүртэл хордоод тэ. Тэгээд байнгын одоо тухайн үед одоо урчин сэргийлэгч юм уу тунгаа хэрглэж байгаа л ингээл тэгээд ажлынх мэрэгжлийн төлөө ингээл нүд дулаагаа ч хамаагүй шинжилгээгээ хийгээл ингээл ажиллаж байсан байхгүй. Тэгээд бас энэ мэрэгжлийн давуу тал чинь бас өгөж байж тэ нийгмийг аюулаас хамгаалж. Яг үнэн. Нийгмийг одоо урчин сэргийлж байгаа байхгүй. Тэ одоо хүнсний аюулгүй байдлаас хордлого гомдлоос ч юм уу хүнсний аюулгүй байдлыг ясаал бол. Магадгүй тэрийг шинжилж чадаагүй бол дахиад хийчнээ ч үхвэсийн гэдэг асуудал одоо миний толгойд бол тийм бодлолт шууд төрж байна. Тийм. Тэгээд нөгөө талаараа одоо тэгэл тухайд олон одоо эрдэмтдийг цуглуулаад тий ингээл баг бүрэлдэхүүн хуралдаал явж хахад за тэгвэл одоо хортчлоо одоо энэ хордоод одоо эдрийг хурдан яаж аврах вэ гэл ингээл арга хэмжээгээ одоо эмнэлгийн яриагаар бол одоо юу гэдэг арга хэмжээ аавна гэж ярьдаг шүү дээ. Яаралтай арга хэмжээ юу авах вэ гэд. Тэнгуут л нөгөө эрдэмтдийн чинь ярьж байгаа судалгаагаар ингээд одоо хиймж хүний одоо давуу тал дээр энэ бол метилийн хордлогыг аврах нөгөө одоо ерөндөг гэж ярьж штэ тийм ерөндөг нь бол этилийн спирт нь өөрөө байж байгаа байхгүй. Сонирхолтой юм тий. Этилийн спиртээр. Тэгэхэд нөгөө одоо өнөөдөр бидний ууж байгаа архинууд чинь бүгд л этилийн спиртийн архинууд шүү дээ тий. Тэгэхэд буцаагаад этилийн спиртээр нь ерөндөг хийж тэр хүмүүсийг одоо хордлогыг тайлжсан байгаа байхгүй. Бас сонирхолтой. Яг энэ дээр бол ингээд миний би яг гардаж ирээд яг тэр баг бүрэлдэхүүнд ингээд шинжилгээгээ судалгаа хийгээл тэгэл тэнд одоо дээжүүд хүлээж аваад ингээд яг хийжсэн үр дүн гарах хүртэл ингээд
бий оролцож бас. Тэр одоо үр дүн гаргасны дараа айгуу тийм баатарлаг мэдрэмж авах юм байна. Тийм баатарлаг мэдрэлэг тий. Одоо юу гэдэг гамшигын одоо онцгойгийнх нэг хүнийг авраал ч юм уу галаас аварсны дараа нэг гоё мэдрэмж байдагтай адилхан бид нар ч гэсэн лаборатори хүмүүс яг тийм гоё мэдрэмж байдаг байхгүй юу? Тэр магадгүй нөө ахуйгаасаа халиад тэр мэрэгжлийг сонгоод яг иймэрхүү үр дүнгээ үзчих юм болоос нөө мэрэгжлийнх нь өөрөх нь үнц нь бас тэнд оршихол юм байна л та. Тий. Яг тэгээд яг энэ мэрэгжлийг сонгоод өнөөдөр тууштай энд сонирхолтой байвал зөндөө гоё олон үр дүнгуудтай тэгээд хүүхдүүдтэй илэх ч юм уу өгөөчтэй юмнууд зөндөө бий байна. Магадгүй та тэр яриг сонсоод тэ нөө биологоор сурахад болох гэжсэн хүүхдүүд байвал тэ бас сураасаа гэж бодмоор гоё жишээ авлаа. Тэгээд ер нь одоо ингээл лабораторийн үйл ажиллагаа энэ төр гэл тэгэхээр манайхан ер нь дандаа юм алавжуулж яриад байдаг байхгүй одоо хитрхи мэрэгжлийн үгээр нэг болоулыг ингээд нэг дарга нар зориулсан үг хэлэхэр ч гэдэг юм уу тэ. Тэр ингээд ярилцж байгаа нэгдүгээрт надад ойлгомжтой, хоёрдугаар бас үзэгчдэд маань ойлгомжтой байгаа болоо гэж бас найдаж байна. Тэгээд одоо дараагийн нэг 5 жилийн хугацаанд ер нь манай нийслэлийн лаборатори юу төлөвлөж байгаа юм. Ер нь алсын хараагаа юу гэж харж байна. За байр савнаас өсвөлэл мэдээж шинжлэх юмнууд байгаа те тэр чинь стандартын зориултын зам дээр тодорхой зүйлс нь бол хортой нөхцөл гэж явж байгаа учраас тэрийг чинь гадагшаа алдахгүй тулд барьж стандартууд гэж байгаа те. Тэгэхээр байр саваас ч өсвөлээл за хүний нөөц талтай ч юм уу ер нь ингээд төлөвлөж байгаа ажлууд юу вэ? Цаашаа төлөвлөж байгаа ажлууд. За тийм одоо ер нь бол бидэд нөгөө одоо Монгол улс алсын хараа 2050 гэж ярьдаг тий. Алсын хараа 2050 хүлээж ингээд ерөөхдөө бодлого зорилтуудаа ингээд хэрэгжүүлээд одоо төлөвлөд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол лаборатори бол юуны төрөнд бол одоо би одоо сүүлийн жилүүдэд яриад одоо нэг бүссэн хөгжилтэй холбогдлолтой ярмаар байна л да. Одоо аймагуудыг бүссэн баягаар хөгжүүлнэ гэдэг. Яг энэ дээр адилхан нэг лабораторийг бүссэн байдлаар хөгжүүлэх юмсаа гэж бас харж байгаа. Тэгээ энд юу чухал вэ гэхээр одоо бүхэл одоо юу гэдэг тэр баруун бүсийн нэг сум дээр хийж байгаа лаборатори маань нэг үзүүлэлтээр ч юм хүн металлын шинжилгээ хийж чадахгүй байхад Улаанбаатар руугаа явуулахгүйгээр одоо цухаанд баруун аймагуд дээр хөгжиж байгаа лабораторийг хөгжүүлсэн байхад тэндээ ойрхон те ядаж цаг хугацаа хэмнэн дээр нь нөгөө машинаар явах хүмүүсийн зардал ч гэсэн багасгаараа харагдаж байгаа хгүй. Тэгэхээр тэрэн дээр бол яг ийм лабораториудыг бүсчиж бий болгох шаардлагатай байна. Тэр хүчин чадал нийжлэхэн байж хүн бас наашаа цаашаа явахгүй болох юм байна. Тэгэхээр заавал эндээ одоо юу гэдгийг төвлөрсөн мундаг лабораториуд нийслэлтэйч байгаа ч юм уу эсвэл тарханд байгаа нэг лаборатори ч юм уу эсвэл Орхон аймагт байгаа нэг лабораторийг мундаг гэж бодгоосоо гадна тухайн одоо говийн бүстэй байгаа лабораторийг. За тэр лаборатори бүссэн маягаар хөгжихөөс гадна лавлгаа лаборатори маягаар хөгжих хэрэгтэй байхгүй нөгөө талаар. Өнөөдөр лавлгаа лаборатори гэдэг юм маань өнөөдөр сүлжээ лабораториуд бол Монголд 3 сүлжээ лабораториуд байна л да лабораториуд. Гэхдээ яг тэд нар маань яг сүлжээ лаборатори шиг ингээд байна уу? Лавлгаа лаборатори шиг байна уу гэхээр бас нөгөө талд өрөөсгөл байгаад байгаа. Яг би яг энэ лаборатори юм болохоор гэхдээ мэдээж хөгжиж л байгаа. Жишээлбэл өнөөдөр би өөрийнхөө шинжилгээнийхээ өөрийн лабораторийн шинжилгээнийхээ үр дүн дээр юу гэдгийг би өөрийнхөө шинжилгээнийхээ миний шинжилгээний үр дүн зөвөө л гэдэг байж болно шүү дээ. Тэгэхээр та миний шинжилгээ гаргасан шинжилгээний үр дүн дээр бас дахин баталгаажуулмаар байдаг шинжилгээний үр дүн дээр бас эргэлзээтэй байж болно. Тэгэхээр энийг одоо лавлгаа лаборатори маань одоо хагалдаг тий. Яг энэ референс маягаар ингээд өнөөдөр тийм үр дүн зөв байна гэдгийг бас Монгол улсад энэ референс лабораториуд бас зайлшгүй хөгжөөд олон улсын түвшинд гарсан байгаасаа гэдгийг бол маш их бодож хөгжүүлдэг. Тэгэхээр сүүлийн 5 жил бас энэ тал руугаа лабораториудыг хөгжүүлэхээр зорж ажиллаж байгаа. За нөгөө талаар бол чанарын дэд бүтцүүдийг бол хөгжүүлэх гэж манай стандарт мэдсэн газар бол зорилго тавьж ажиллаж байна. За энэ бас гадаад худалдаа буюу гадаад хамтын ажиллагааныхаа улс орнуудыг одоо юу гэдгийг миний одоо лаборатори нийслэлийн лаборатори гэдэг зөвхөн лабораторийн шинжилгээний үр дүнг тэр Герман улсын хэлээр очиход миний шинжилгээний үр дүнг хүлээн байх тахаас энэ тухайн асуудал. Тэгээд тэнд байгаа асуудлууд шинжилгээний үр дүн. Жишээлбэл Германы одоо нэг бүтээгдэхүүн орж ирэхэд тэр лабораторийн шинжилгээний үр дүнтэйг орж ирэхэд Монгол улс хүлээн зөвшөөрж одоо хилгалаараа нэвтрүүлдэг ч юм уу. Энэ тал дээр бас ингээд бид нар сүүлийн ер нь бол одоо ингэж явж л байгаа л да. Гэтэ энийг илүү боловсронгуй болгохын төлөө бол зорж одоо сүүлийн 5 хугацаа зарцуулна тий. За тэгээд хамгийн сүүлд нь бас яг ингээд бодож байгаа одоо үгтэм яг миний өөрийн бас нэг бодлого зорилтын хувьд одоо энэ лабораторийнхаа барилгын асуудлыг бас нэг шийдүүлээд тий. Би ер нь бол хэр оргийн юм ярилцсан дээр барилгаа бол нэг ингээд дурдж байгаагүй. Гэтэ одоо яг ч юм тантай ярилцж байгаа тохиолдолд нэг дуртмаар санагдаж байна.
Тэгээ яг энэ яг хувь хүний бас бодол дээр нь бас улсын ч бас мэрэгчлэлтний бас бодол. Энэ лабораторийг одоо өнөөдөр бид нар сайлаа бэлтгэр саваа бэлтгэж үнэхэрийн яг стандартын зориулттай лабораторийг бий болгох шаардлагатай байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн барилга байгууламжтай ийм лаборатори эхний ээлжинд байр байгууламжаа бий болгочвол дотор нь байгаа хүний нөөцүүд аяндаа суралцгаж одоо энэ лабораторид ажиллахыг зорж магадгүй. Дээр нь тоног төхөөрөмжүүд бас ингээд төсөв мөнгөтэй холбогдлолтой шийдэгдэж болно. Гуравдугаарт нь та үйлчлүүлэгч хэрэглэгч та энэ лабораторийн шинжилгээний үр дүнд итгэх чинь өндөр болно л гэсэн үг байхгүй юу? Тэр хэрэг бас чанар нь өөрөө дагаа сайжруулдаг. Тэгээ яг сүүлийн одоо 5 жилд миний яг бас мэрэгчлэлтний хувьд бас зорж байгаа юм энэ лабораторийн барилгыг суур тавигдсан бахаа гэж баригдсан байна хаа гэж хандж байгаа. Тэгээ заавал хийгээрэй. За баярлалаа. Тэгээ яг таны яриаг сонсохоор надад нэг үг санаад ирсэн англи зөөрөг байдаг байхгүй. Чи аль бомтод очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхич чамд тусалахгүй гэдэг нэг гоё үг байдаг. Тэгэхээр та бол дараагийн 5 жилээ харцсан байна. Аль нэг зүгийн салхи танд заавал туслах байх гэж бодож байна. Ямар гоё юм баярлалаа. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй нээлттэй сайхан ямар нэг маскгүйгээр ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ заавал хэрэг чирэгжүүлэхээр зорж байгаа ажлаа та гүйцэлдүүлээрэ. Яг л одоо дараагийн үеэ бэлтгээд ингэж явж байгаагаа эмэгтэй мэрэгчлэлний хувьд бас миний зүгээс танд амжилт хүсмээр байна. За баярлалаа. Тэгээ яг таны хэлсээр аль болохоор энгийн үгээр ярьлаа. Хэрвээ эрдэмтэн мэрэгчлэлтэн энэ төрлийн одоо салбарын хүмүүс байвал одоо мэрэгжлийнхаа үгийг одоо энгийнээр ярьж байгаад нь одоо жоохон дургуутсан байвал уучлаарай. Одоо энэ бол нөгөө подкаст тий аль болохоор энгийн үгээр ярих гэж бодож мэрэгжлийн үгнүүд бол лабораторийн мэрэгжлийн хэллэг үгнүүд айгүй хэцүү үгнүүд байдаг л та. Тэгэхээр тэрийг болохоор аль болохоор хэрэглэхгүй хичээлээ тэгээд ойлгоорой. Тэгэхээр хэллэгүүд бас магадгүй академик эргэлтэндээ бол мөхөө орж байгаа шүү дээ. Тэгэхээр айгүй энгийнээр хоёлоо ярилцах нь өөр иргэдэд зориулсан гэдэг үнцгтэй учраас таны бол маш гоё энгийншүүлж чадлаа гэж бодож байна. Тэгээд маш их баярлалаа танд амжилт хүсье. За та бүхэнд ажил амжилт хүсье. За баярлалаа.